Иргэнштэй саяын телевизийн өргөлцөө мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Оюулгын аймгийн Үнэс хөдөөж авахын газар жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжиг сангаас хөнгөлөлтөд зээл авах хүсэлтэд иргэдийн материалыг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энэ сарын 10-ны хооронд хүлээн авсан байна. Ирсэн төслүүдийг онлайн сүлжээнд бүртгэж битүүмжилсэнийг өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын байлзуулан танилцууллаа. Энэ жил экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг дэмжих, шинээр бизнес эрхлэх болон ажлын байр бий болгох зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Ханаа аймагт 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарлсан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдэд хөнгөлөлтөө зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмынхан дагуу 5 сарын 27-оос 6 сарын 10-ны дотор 14 хоногийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдээс төсөлөглөж явах ёстой байсан. Тэр дагуу төсөлгөлийн авах арга хэмжээ маань 14 хоногийн дотор явагдаж, өнөөдөр бол 9-ийн хугацаа 16 сар 30 минут хүртэл төслийг онлайнаар бүртгэж хүлээж авах ёстой байсан. Тэр ажиллагаа маань амжилттай явагдаж дууслаа. Үндсэндээ төслөө өгөх улсууд хамгийн сүүлийн өдөр тулгаж өнөөдөр нэлээд олон төслүүд өгөгдсөн. Зарим төслүүд бол цаг хугацаанаас хожигдсон учраас өнөөдөр өгч чадахгүй үлдсэн байгаа. Үндсэндээ бол өнөөдөр энэ арга хэмжээ хагдсан болохыг нийт телевиз үзэгчид, иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж байгаа. Өнөөдрөөс хойш ямар арга хэмжээ явагдах вэ гэвэл өнөөдөр бид бол хүлээж авсан төслөө битүүмжилж хадгалах арга хэмжээ болно. Маргааш өглөө аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийт ирсэн төслийг, хичнээн төслийн ирснийг бас ард иргэдэд бас танилцуулах болно. Тэрний дараа дараагийн шатны арга хэмжээнүүд явагдана. Эндээ бол 3 шатны арга хэмжээ явагдахаар байгаа. Нэгдүгээрт бол тухайн төслүүдийг битүүмжийн шалгаж дууссаны дараа төслүүдийн иж бүрдэл бас хянагдах ёстой. Бүрдүүлэх ёстой материалын жагсаал журмынхан дагуу иргэний бүрдүүлэх ёстой материал, аж ахуйн нэгжийн бүрдүүлэх ёстой материалуудын иж бүрдэл хангагдсан төслүүд цаашаа дараагийн шат руу шилжинэ. Иж бүрдэл хангагддаг төслүүдийг тухайн иргэдэд, бие аж ахуйн нэгжүүдэд албан татвар авах ёсоор ийм иж бүрдлийн бүрдэл хангагддаг учраас буссан талаар албан татвар мэдэгдэх болно. Дараагийн шатны шалгаруулалт бол юу гэхээр нийт 5 төрлийн сангаас бид бас лавлага авах ёстой. Нэгдүгээр цум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэх сан, тариалан эрхлэлтийг дэмжих сан, мал хамгаалах сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас лавлага авна. Тухайн төсөл бичсэн иргэд маань тухайн төслүүдээс өмнө нь ямар нэгэн зээл авсан бол хугацаа хэтэрсэн жилийн үлдэлтийн эсхийг шалгасны дараагаар тэр ямар нэгэн өр төлбөртэй тийм иргэд аж ахуйн нэгжүүд байх юм бол дараагийн шатны шалгуулалтаас хасагдана. Мөнгөний хасагдсан иргэдийн асуудлыг албан татвар бас тухайн иргэн аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх арга хэмжээ авагдана гэж ойлгох ёстой. Дараагаар нь үндснээ тэрнээс гарсан төслүүдийг дэвтгөрөөр оролцуулж хэлэлцүүлж үнэлгээ өгдөөд үнэлгээгээр авсан онооны дараалал ирэмблээд төслийг хуваарлах арга хэмжээ явагдана гэдгийг хэлмээр байна. Журмын дагуу бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчид маань төслөө битүүмжилж ирүүлэх ёстой. Битүүмжилгүй задгаа нэгч төсөл өнөөдөр авагдаагүй. Одоо бол төсөл хамгийн гол нь онлайнаар бүртгэгдсэн байгаа учраас онлайн дээр яг тодорхой цаг хугацаан дээр Монгол улс даяар өнөөдөр Улаанбаатарын цагаар 17 цаг 30 минут, орон нутгийн цагаар 16 цаг 30 минутад хагдах ёстой байсан. Би бас их олон төсөл зээл хүсэгчд маань өнөөдөр давхардж ирсэн учраас дээшээ хэлж байж 30 минут сонгуулж төсөл авах за 30 минутаар уртсдаж байж 5 өнгөртлөө бид төсөл авсан. Төсөл маань үндснээ түрүүн би хэллээ. Бүгд ингээ битүүмжтэй байх ёстой. Энэ битүүмжийн одоо ингээ бүрдүүлсэн битүүмжийн дагуу энэ төсөл авагдсан. Маргааш өглөө энэ телевизээр бүх битүүмжийн шалгууж яг хичнээн төсөл байна гэдгийг бас тоолж үзүүлээд дараагийн арга хэмжээнд орно гэдгийг хэлмээр байна.
Үлгий сумын засаг даргын тамийн газраас сууны үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан олон төрлийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөө нь ажиллаж байгаа юм байна. Үүний нэг болох хотын төвд хар зам барих мөн явган хүний зам гэрэлтүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа бөгөөд санхүүгийн асуудлаас болоод удаашрж байгааг энэ ер онцоллоо. Мөн энэ жилийн хүрээнд усалгааны ажил будах ажлууд хийгдэж байгаа юм байна. Үлгий сумын 10 дугаар багаас орой өдөж хараа хямдтгүй эзэнгүй нохойнууд ихээр гарч байгаа талаар мөн энэхүү нохойнууд айлын хашаа руу орж мал руу дайрж байгаа талаар энэ ер мөн онцоллоо. Үлгий сумын засаг даргын тамийн газраас тодорхой хэмжээний ажиллах албан хаагчдыг шөнийн эргүүл гарган ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Мөн голын ус ихээр ирж үерлэж байгаатай холбогдуулан хүмүүсийн голын эрхт арх уух, зугаалах, машин угаах, усанд сэлэх зэрэг үйл ажиллагаа хийдэг тул ард иргэдийг гол усны үерээс хүүхдээ хамгаалж сонор сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Өдрийн амраа амгалан айлтгая. За Үлгий сумын засаг даргын тамийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар товч танилцуулъя. Манай Үлгий сумын засаг даргын тамийн газар хаврын улирал, зуны улирлыг хийсэнтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлууд маш ихээр явж байгаа. За энэ дээр сайдын багсаар хотын төв дээр хар зам барих, асфальтын зам барих ажлууд үргэлжилсээр байгаа. За энэ асфальтын замууд согсоор нь явган хүний замтай гэрэлтүүлэхтэй баригдах учраас зарим одоо замын хуушин байсан замын бордрыг авах, гэрэлтүүлгийг авах, явган хүний замыг авах, өөр газарт шилжүүлэн суулгах ажлууд хийгдэж байгаа. За энэ ажлууд дээр зарим санхүүгийн асуудлаас болоод зарим ажлууд удаашрж байгаа явдал байгаа. Гэхдээ бид нар өөрсдийнхөө одоо байгууллагын нөөц боловсролыг ашиглаад бордор болон одоо зам явган хүний замыг шилжүүлэн суулгах ажил хийгдэж байгаа. Мөн аймгийн удирдлагуудад одоо замын сангаас тодорхой хэмжээний төс санхүү шийдвэрлэхээр ингээд ажиллаж байна. За мөн зарим одоо усалгааны асуудал мөн нохой бодуулах ажлууд хийж байгаа. Гэхдээ одоо 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс одоо дахин санал гомдол ирээд байгаа. За энэ гомдол дээр болохоор орой одоо 10 цагаас хойш иргэдийн сулсан нохой айлын хашаанд орж тэр ишиг хорох ийдсэн явдал байгаа. За энийг одоо бид нар бас ажил хэрэг болгоод ялангуяа шөнийн цагаар одоо эргүүл гарах ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ одоо манай албан хаагч нар 8 цагийн ажилдаа энэ нохой болохоор шөнийн одоо 4-өөс 6 цагийн хооронд одоо ингээд айлын хашаанд орж байгаа явдал байгаа юм байна. За энэ дээр бид нар бас тодорхой хуваар гаргаж зарим одоо албан хаагч нарыг хотоошуулах албаны хүмүүсийг одоо тэнд эргүүлд гаргах тийм ажил төлөвлөд байгаа. За одоо мөн ард иргэд анхааруулж хэлэх зарим асуудлууд байгаа. За ховд голын ус үйрлж байгаа. За энэтэй холбоотой одоо голын иргэд дээр зугаа сэнгэл хийх мөн янз бүрийн машин угаах, хэв сугаах зэрэг мөн усанд сэлэх явдлыг манай ард иргэд тасн зогсоосон дээр байгаа бах. Жилдээ одоо 4-5 хүн одоо усан живж амнасаа алдж байгаа. Тийм болохоор одоо голын иргэдээр бид нар онцгой байдлын газартаа ярьж самбар байршуулж голын иргэдээр эргүүл хийлгүүлэх ажлыг бас хийхээр ингээд сагдагийн газарт албан биш хөргүүлсэн. Ялангуяа энэ зугаа сэнгэл хийж голын иргэдээр архитаар сууж усан живэх тийм асуудлуудыг одоо ард иргэд анхаарашээ. Энэ бол ховд голын иргэдээр ялангуяа зугаа сэнгэл хийхдээ анхаар болгоомжтой байж хүүхдүүдтэй бас хяналттай байхыг уриалж байна. Ялангуяа энэ хичээл дарж зарим сурагчид ангаараа одоо голын иргэдээр очиж байгаа явдал байгаа. Тийм болохоор
ард иргэд өөрсдөө эсгийхүүд сонор сэрэмжтэй байж хүүхдтэй хараа хяналт тавихыг уриалж байна. Мөн одоо гудамжин дээр сэсэг тарсан гудамжууд байгаа. Энэ дээр одоо өхөр мал ихээр орж ирж услахад байгаа. Тийм болохоор одоо энэ радио телевизээр бас хийсэн байгаа бах. Энэ ажлыг одоо малыг хаших ажил явуулж байгаа. Тийм болохоор хотын төвийн аавс дээр малаа өхөрөө оруулахгүй байхыг одоо анхааруулж хэлье. Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан бүтээлч ажлын хүрээнд байгаль орчны дээд бүтэс хөдөлмөрийн хяналтын хилцээний хамт олон өөрсдийн нөөц бололцоог ашиглан 2018 онд болсон үерт өртсөн байгууллагуудын хашаан доторх ногоон байгууламжийг нөхөн сэргээх 124 м2 талбайд олон наст төрөл бүрийн цэцгийн үр суулгаж байгууллагын автомашины зогсоолтой болголоо. Мэргэжлийн хяналтын газрын бүх ажилчдад ирж буй мэргэжлийн хяналтын ажилчны өдрийн мэндийг хүргэж байна. Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн баг тамирчид 6 дахь жилдээ оролцохоор өнөөдөр Улиг хотоос гарлаа. Нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөж аварга болоорой гэж ерөө мөн манай аймгийн хүүхдүүдийг улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцоход тусалцаа дэмжлэг үзүүлж буй аймгийн волейболын холбооны тэргүүн Хисантайн Зангаар болон дасгалжуулагч багш Мухаммед, дасгалжуулагч багш Хавлгааны Авдгаш нарт баярлсан талархснаа илэрхийлж байна. Түрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөртөө иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.